이나 장식이 없는 스타일로 준비해봤는데 어떠세요? Энэ нөгөө Макста тархалахдаа 83 кг хүрч исэн гэд хэлжсэн баггүй өмнө нь бичлэгэн дээрээ эрүүл амьдралыг амар гоё зуршил болгоод амар гоё явж исэн. Монголд ирснээсээ хойш ингээд ерөөсөө юм яг юм гоё баригдмал байж чадаагүй. Тэгээд ерөөсөө тааралдвал идэл хүнтэй уулзвал идэл ээж аавынд очиж идэл ажил дээр ч идэл ингээл тэгэл одоо болохоор бүр ингээд хотоодоо бүр ингээд барьж хорч дийлэхэргүй ингээд амар иддэг болсон. Тэгээд өмнө нь бол илүү гоё уурглаг хүнс идээд гоё ногоо могоо иддэг ус. Одоо ерөөсөө ногоо могоо идэж чадахгүй чадчихагаа л та зүгээр. Гэхдээ миний сонгож идэж байгаа юмнууд нь дандаа гурал будаа, чихэр, торт, зармаг тэгэл ерөөсөө дандаа чихэр шоколад идээд байгаа. Бүр ингээд амар сахар идэж байгаа. Бүр үнэхээр сахарын хамааралтай болсон. Тэгээ өөрөө ерөөсөө энэ хүслээ барьж хурж дийлэхгүй. Жохон л ингээл хоолны юм мэдээ, жохон давстай мэдчих юм бол хойноос нь шууд ингээд сахартай мэдмэр санагдаад байгаа байхгүй. Тэгээ нэг л мэдхэд би ингээд өөрөө бараг маргааш нь сулчи за яах вэ гэл нэг мэдхэд л ингээд киндер миндер бүтэн шоколад шууд суурин дээр нь идэж мэдээд байгаа байхгүй. Нэг амар бүр ингээд сэтгэлээр унсан үедээ ингээ үзсэн чинь би бүр 72 болсон байсан. Монголд ирэхдээ би бараг 63 болоод ирсэн байхгүй. Тэгээ 63 болоход би бүр нилээн турцсан харагдчихжээ. 80 эдээ хилээс 63 болоход ч бүхэн бүр ингээд амар шүүхтцэн харагдчихжээ байхгүй. Би ингээд таргалахаараа ерөөсө зөвхөн тэр энэ гэсэн хэсэг байхгүй. Миний бүх юм таргалдаг, миний хамар таргалдаг, ингээд хацар таргалдаг. Ялангуяа энэ хоёр ингээд бүр ингээд нүднээсээ хол зайтай болоод эхэлдэг. Уг нь бол би ингээд тураад бүр ийм болчихсон байхгүй. Ингээд нүд амар томроод. Гэсэн чи одоо буцаад миний энэ хоёр ингээд бомбож гарч ирээд ингээд нүрээр амар таргалаад тэгээд ингээд давхар ирүү бүр амар өлчдөг заяа. Одоо би ингээд энд эндээс хүн зураг авсан байхад би бүр ингээд 0 давхар ирүү болцсон. Тэгэл ингээд энд эндээс хүн зураг авсан зураг харангуут ингээд бүр яг дандаа ингэсэн мэждэг. Би байнгын ингээ байгаад ичдэггүй шүү дээ. Ер нь тэгэл ингээл ер нь ялхаачдаг. Тэгээ ерөнхийдөө жоохон том хөвгтэй болохоор ингээд им бөхтөрдөг хүн байхгүй. Тэгээд тэр нь бүр ингээд энэ хоёр маань ингээд бүр амар таргалснаас болоод ингээд хамаг юм бүр ингээд ялхаагаад ер нь л би ингээд амар хүнөө байцсан. Тэгээ ойрт бүр өөртөө ерөөсөө таалагдахгүй ингээд амар хэцүү байгаа надад ингээл турж эхлээл тэ наашаа ирэх мэрх шийдвэр гаргацсан багтаа ингээд амар сайн тураад 1 кг хасгаалганд бүр ингээл бүр дэлхийг өөрчлөх хүч ингээ надад орж ирээдсэн байхгүй. Тэгсэн чи одоо юу дэлхийн мэрхийг өөрчлөх зүгээр л ингээл идэл унтаал байж юмар санагдаад тэгээ нөгөө өвсдөг хувцснууд маань бүгд надад таархаа болоод бүр ингээд үнэхээр хувцснууд таарахгүй. Маш ингээ өглөөдөө гарах ингээ сонирхолгүй ажил дээр ч ингээд өөртөө итгэлгүй би ч ажил хүмүүсийн урдгчил заадаг болохоор ингээд бүр ингээд босож ингээ юм тайлбарлахаасаа ч ингээл төгшөөгүй л те улам лазан тал улам суумаар санагдал ингээл яг нэг таргалах процесс тийм байдэн штэ ийм юм идмэр санагдал тэгэл улам хөдөлмөргүй ялхаамар санагдал энд би одоо ингээ хүсмсээ ерөөсө будаагүй би ч одоо хараар байнгын боддог байхгүй юу тэг ингээд хуухнаас ингээд миний өөрөө ингээ шар боргол ус ургаад тэг ерөнхийдөө хүн нэг юм царай алталт гэдэг үе байж бүх юм өөрсөнд таалагдгаа болоод тэг ингээд би одоо хумсаа сүлийн одоо миний мэдж байгаагаар би одоо хэдэн жил бодуулж байгаа юм бэ мэдгүй би амар олон жил хумсаа бодуулж байгаа заяа. Нүлээ хуян тэгэл өөх мах цулцаасан юмнууд л байна да. Би нэр үнэхээр өөр сүүлийн үед өөрийгөө амар үзээд байгаа байхгүй. Үгүй я би арьсандаа бол их дургу бишээ миний арьсан гэдэг яг камер орж гараад ингэ сонирн болж байгаа ч гэсэн миний арьс бол өөр ингэ мөнчгөрөөр амар гөлчгөр тэгээд яг Монгол ирснээс би амар хууршаад байгаа болохоор маск тавьд. Тэрнээс арьсаа гоё болгож арчилж би бол ерөөсөө үзээгүй хүн. Тэгээд одоо хүзүү мүзөө ингэ амар хүчлээстэй тэгэл ингээд нөгөө таргалтаас болоод хүзүүний яг юм эмзэг юм арьсны хэсгүүд ингэ жоохон харлалт суудсан байхгүй энэ харагдчихэв нөө. Тэг ингээд би ерөөсөө өөртөө миний бүх юм надад бүр огтоосоо таалагдах болцсон. Би бүр ингээд яг сүүлийн үед жоохон галзуурах гээд байгаа. Тэг би ингээд угаасаа камбэк хийгээд гарч ирэхээ мэдж байгаа болохоор ингээд өөртөө бүр ингээд ямар ч хамаагүй шууд бүх ингээд булхаагаад дийлгэж байна. Тэгээ одоо би ингээд ирэх 1-2 сард ер нь миний тавьсан зорилго яг 2 сар 60 хоногтой ингээд 2 сар чи 28 хоногтой. Гэхдээ ингээд 60 хоног ингээд өөртөө челленж тавих чаа би нэгт сахар амсахгүй. Тэгээ би сормоосоос ингээд тасралтгүй хийлгээд одоо ингээд 3 дахь жил рүү орох гэж байгаа байхгүй. Тэгээ сая сүүлд ингээд сормоос хийлэх гээд утсан чинь тэр сормоос артист охин хоёлаа одоо бүр ингээд өмцөм ингээд сормоос ч унжижээ баг хийх юмгүй. Миний одоо ингээд сормоос ингээд амар шинхэн хийгдээд шинхэн байгаад байгаа нь угаасаа бүр ингээд суулгах сормоос байхгүй болцсон. Тэгээ одоо ингээд ерөнөөсөө бүх юм амар давхцаа заяа. Тэгээ би одоо ер нь миний өөртөө
тэр одоо 1-2 сард тавьж 2025 оны 1-2 сард тавьж байгаа зорилго маань болохоор нэгт сахар идэхгүй 1-2 сарда бүтэн хумсаа бодуулахгүйгээр тэгээ сормоосоо хийлэхгүйгээр би одоо он гараад ер нь сормоосоо салгуулна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд сормоос хумс хоёрондоо гоё тижээлийн серум түрхээд ус хуухаа бас жоохон арчлаад тий. Арьсаа бол арчилж чадахгүй би яг завтай зайтай ингээд тий. Бүх юмаа тааруулж агаад ингээ арьс руугаа ингээд нэг бүр ингээд яг мэрэгжлийн хүнд нь хандж агаад тэгжээж би арьсаа аврыг гэж юу н боддог. Тэрнээс наан бол өөрөө надад юу тохирох үгүй мэдэхгүй ээжэж ингээд ялж шавъя гэж юусоо бодохгүй байгаа. Зүгээр өдийг хүртэл хийж ирсэн сэвэрлэгээ тосоод түрхээд л явжээ гэж бодож байгаа. Арьс бол миний ингээд бүх ингээд одоо энэ чинь хооллолтоо солино гэдэг чинь арьс хүртэл ингээд өөрчлөгдөд эхэлдэг байхгүй. Тэгээ би ингээд эрүүл зөв хооллоо дасгал хөдөлгөөнтэй байгаа жин хайж эхлэнгүүд арьс бүр цаанаасаа гэрэлтээд идэв. Тэгэл нэг жоохон хүнд хоол идэнгүүт айгу нэ хотод эмзэг болцсон үед ингээд шууд юм хум гараал. Ер нь янз бүр ихэр би арьсыг бол бүр ингээд бүр хойшлуулж байгаа. Тэр бол ингээд нухацтай ингээд мэрэгжлийн үнтэй хамтарч хийх юм гэж бодоод тэгээ өөртөө миний хамгийн сайн хийж өгч чадах юм бол би өөрөө зүгтэй хооллоо сахараас татгалзах хэрэгтэй. Тэгээ би ер нь сахар ингээд огт хэрэглэхгүй, гурил будаа хэрэглэхгүй бүтэн 2 сар яг байж үзээ чин үнчээр гэж бодож байгаа байхгүй. Өөрөө гой тураад тэгээ жоохон жин хасаад гой болоод ирэхээр буцаж сормоосоо хийгээд хумсаа бодлоод өөртөө кайфтай бай. Тэгээд өөрийгөө шийтгэж байгаа би өөрийгөө ингээд нэг жин одоо 1-2 сар сормоос хийлгэж маяглахгүй те энэ гаднах энэ маяглах юм а бол тэрний оронд хотод гизээ ингээд имжилтэй энэ олон өөх мах ингээ унтсан юм а өөртөө тэмц гэдэг би өөртөө тийм сар ингээ авчирч байгаа байхгүй дараалал ирэхээр л өөртөө итгэл би бусад бүх үед өөртөө итгэлтэй байдаг гол нь би тархалахаараа л өөртөө итгэл болчдөг над руу хүн харахаар ямар тарга юм бэ гэд харж байгаа юм болов миний тэрийг харчлаа энийг харчлаа гэл ингээд идэх байхгүй тэрнээс ш би миний нүүр батхтай байна уу те ингээд би ингээ хэртэй хувцастай явж гинүү гэдгээс өөрсдөө ичдэггүй зүгээр би ингээ тарханасаа л ичдэг. Тэгэхээр одоо хохин хонгорцвол ер нь бол би амар жижигхэн амхан биендээ баймгүй том юм өөх мах цулцгансан юмтай. Тэгээд жижигхэн хастайл тулдаа ингээ хүн харахад жижигхэн харагдаад идэг баггүй юу. Тэгээд за ер нь энэ хүртэл ингээд миний одоо гомдол чөхрөл энэ хүртэл байлаа. Тэгээд цаашдаа тий дандаа өөрчлөгдсөн, сайжирсан, өнгө орсон уулзцаана гэж найдаж байна. За баяртай. Манай найз нөгөө баг хүүхдтэй эмнэлэг төвтсөн байгаа хгүй да найзаагаа очиж ирэх гээд дуртай 2 хоолыг нь хийх чинь. Тэгээ сая би нөгөө гүнждийн тос өчтөр авах мартчихжээ. Сая гарч гүнждийн тос аваад тэгэл нэг их орцоохгүй дээ мах сонгон энэ 3 байхад ингээ шүл маань болчихно. Шүлөө хийхдээ эхлээд жоохон гүнждийн тосноосоо хийж өгнө. Задлаагүй штэ. Мах нь болохоор хөлдөө махыг ер нь бол зороод хийчихвэл зүгээр. Тэгээ би болохоор аль болох өөхгүй хэсгийг нэг ялгаж зурсан байхгүй юу. Тэгээд нэмээд махан дээрээ зүгээр сонгоно л байхад болно. Тэгээд тэрнээс өмнө өөртөө ингээд юугаа шүлтөө олны далан байцаагаа ингээд твтэйчдэг байхгүй. Тэгэхээр ингээд зөөлрөөд гоё болоод ирнэ. Жим махны дашида жоохон хийгээд өгчөөд. Тэгээд соус байцаагаа хийгээд ус нилээ хийцээ. Яадаг гэхлээр би айгу удаан буслаад байхгүй. Бараг 30 минутаас 1 цагийн хооронд тэгжиж яг далан байцаа маань өөрөө гоё шүлэн ногоороо дамтан ч гэсэн гоё болоод ирдэг байхгүй. Нэг жоохон буслахчаар ер нь нэг тийм гоё болдгоо. За би хажуугаар нь гоё хүйтэн кофега ууя гэж бодлоо. Одоо шар өнгөтэй рүүгээ орсон байгаа. Энэ миний хамгийн сүүлж явах. Тэгээ энийгээ дуусвал ахиж захиална. Зэрэггүй юмнууд ингээд тавьцаа. Шинэ жил болох ч байгаа гэд. Тэгээд юу яхаас эднэрийг хураахаас маргааш сайхан гэр орноо цэвэрлж өгч хөшөг аваад. Энэ ламаг нэг ч сайхаагүй. Хондоо хийж дуусчаад нүур амаа бодъё гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ миний ингээд үүс нүдний өвхөр ажиллах юм аа. Би амар сонин нар нь харахаар бүр ингээд амар юм моон юм шиг шарч юм шиг сонирхдаг. Муур шиг ба. Ёо, өглөөний кофений энэ үнэр өстө нэр. Дэндүү жаргалтай шоо. Ингээд давхар руу байнгын гараас тэ ингээ хажуу талаасаа ч урдаасаа ч ингээ бүр хий. Амар дараалсан. Ингээл зөөлөн гал дээр ер нь жоохон буслах чинь нөгөө аяндаа гоё шүл гараад ирт юм уу. Яа сайн будаа агшаачтай байх бүр үнэн урамтай шүү ингээд. Будаа агшаасны дараа
Юу ч ихгүй сайхан наалтахгүй гооч цэвэрлэхэж ихсэн амар ажилд амар. За одоо будаан дээр нэмж хийх юмнуудаа хийгээд будаага амтлан юу хийх вэ гэхлээр гүнжтийн үр гүнжтийн тос хоёр хийгээл будаага амталчин. Тэгээд жохон чимэх давс хийгээд зөө ингээ өнөр бүр алж байна. Тэгээд энэ бэлийн дотор өмсчих даван бэлээ байвал уг нь зүгээр. Тэгэхгүй бол нөгөө нэг одоо чинь будаа чинь дөнгөж халуун юмс гарч ирсэн гар амир төлөх гээд байдаг байхгүй юу. Гэтэ надад тэр бэлээ байхгүй болохоор түлээд чамаа газ бацхгүй болох. Гадна талаар нь ким бөмбөрүүлэхэд яг гоё болдог байхгүй юу. Будаан дотроо хийх юм аа бэлдэж тавина. Би болохоор энэ удаад будаан дотроо зүгээр тунаад хийх гэж байгаа. Уг нь тунаа тэгээ жоохон юутай луун үрээд хийчвэл гоё ахгүй юу. Данж тэгээд луун яаж юм төмөс луунгаас амар холдчихив. Энэ зүгээр ийм тунаа байсан ч болно. Зүгээр энэ тунаагаар майнуудтай холиол хийчих юм. Хоолунд хийхгүй байж байгаа тэгээд ингээ юм хийх гэхэд нэг анх хүлд орж байгаа хүүхч хэл болчихсон. За тунаага минуттайгаа холцсон ингээд удаан дотор хийх юм маань ингээл болоо. Энэ дотор луун муу ер нь юу ч хийдэг баяжуулаад өөрөө юу ч хийсэн болон зохицоод будаан дотор ороогод идэж болохоор юм байвал. За энэ степ 1, степ 2, степ 3 заяа. Тэгэл энэ дээр тавилаа болоо. За одоо тэгээд хаана камера тавил хийж байгаа маань харагдах юм бол тоо битггүй. За би юм өндөрлж байгаа. Яана камерны цэнийг дуслаа. Юм өндөрлж байгаа бас камера тавьчих. Цэнийг дуусчлаа. Одоо нэг ганцхныг хийгээд авч харуулж. За ингээ бүрэн хийллөө. Удаа маань юм бүрэн хийлээд ирж байгаа шүү дээ. Эндээ ингээд эрхийн уруугаараа дараад ингээд жоохон зүх гаргаад энэчнээсээ ингээд жоох нэг авч хийгээд буцаагаад сайхан өөрөөр ингээд бүрэн хийлээд. За буцаад ийм бүрэн хий болсныгоо энэ дээрээ тавьж агаад яг өөр 5 магун дээр тавьж нэг 4-5 хийчээд шууд дараагийнх руу ороод зүгээр даанч энэ камерны цэнийг дуусгаад болох шууд энийг ороод үзүүлчих. Өмрүүлэл базаал хийчихэд болно. Тэгээд энэ бүр өөрөнгөө амар гоё юм байдаг аахгүй. Даанч тэр маань байхгүй болохоор энэгээр л та хамгийн олдол зэхтэй нэм дэлгүүр болгоно баг байдаг үлцээлээ. Ингээ болоо. Энэ амар гоё амттай болдог шүү нэрээ. Хүрхэн баад. Будаа бага агшаасан суулаад ингээд 8 хон ширхэг болчлоо. Тэг бүр хорхоо хүрээд өөрөө нэг нь идчихлээ бүр ингээд амар гоё ээ. Би бүр ойрд энийг хийж идээгүй. Ер нь нэг хийчээд ээж авдаасаа хожиж өгөнгөө хамт идэ гэж бодлоо. Тэгээд бас салхинд гарахтаа иймэрхүү гимба бороод аваад бас хүрхэн баад. Амар гоё. Одоо нөгөө хормосчгүй юу чгүй болсон болохоор контр зурхгүй бол бүр арай л яад авахгүй дээ гараа явахаар хүмүүс бүр ингээд яг уус минь давхраар амар хараад байгаа юм шиг санагдаад иддэг болохоор тийм бүр яарсан үед бол бодохгүй л дээ. Тэгтээ ерөнхийдөө олон үнэтэй уулзахаар гарахаар бол контр зүүхгүй болохгүй. Тэгээ би нөө байнга линз зүүдэг шалтгаан нэгдүгээр би өөрөө тасцсан, хоёрдугаарт хараа муутай болохоор харааны линз дандаа зүүрнөөсөө өөрөө би ерөөс тасчихдаггүй. Тэгээ яг нэг сар 2 сарыг дуустал тэсчих байхаа л гэж бодож ингээ байнга нүрэ будахаас ер нь бол жоон залхуутай байна. Би бүр дуу цаан тавьчаад өөрөө орилоод ивэдсэн шүү дээ. Тэгээ за одоо ер нь хоолнуудаа баглаад тийм нэг таргалснаас болоод дээрээс нь хөмсгөө болсноос болоод ингээд гар бас амар үзмжгүй харагдав. Би энэ гар үзмжгүй байхад бас ингээд амар тухгүй заяа. Гэтэ яг би ингээд таргалаад миний бүр чих харагдахаа болсон маа. Өөр ингээд энэ хэсэг маань ингээд байхгүй бол чих маань ингээд харагдах хэрэгтэй байхгүй юу? За тэр яг гарчуудаа машина халаахгүй бол зия энэ шүлтэй хоолны кимбабагийн шийдсэн ахгүй тэгээд бичт маань найз маань өгсөн төрсөн өдрийн бэлэвний тоорондоо хийсэн. Халааж аваад юу хэлийг гэж бодож байна. Эхлээд төв ороод жоохон амттай маань гэж бодож байна.
Манай найз ч юм бит хоёрын ер нь бол одоо тэрний амтлах юу идмээр байгаа хүсэл нь баг адилхан гэх юм уу 10 жилээсээ хойш л нийлж ийдсэн. Гэхдээ манай найз бол тэгэл турчдаг. Дунд нь хоёр ч турсан тэгэл турчдаг заяа. Би бол тэгэл стил бүдөө хийгээл явж идэг гэхгүй. Өчтөр би найзаагаа ирэхчээ тэгээд амтай цамхаг орж хүнсээ авах гэж явсан ахгүй. Амтай цамхаг хаалттай байсан. Хүнсээ цуглуулж чадаагүй. Өнөөдөр байгаа юмар нэг жоо шилтэй хоол хийж идчихэд одоо гарах гэж байна. Өнөөдөр яг чихнээсээ найзаагаа очиж ажлаас нь авчиад манай найз битээр хамт амтай цамхаг орох гэж байгаа хгүй. Тэгээд амтай цамхаг орж ерөөхдөө ойрын нэг 14 хоногийн хоол хүнсээ бэлдээд тэгээд жоох шоошин хүн болох бэлтгэлээ хий гэж бодож байна. Тэгээд бас гоё хоолнд орё. Өнөөдөр сүүлчийн удаа гадар хоолнд орё доо гэж бодож. Одоо ямар ч хэлээсэн би бол цагаан сар хүртэл өөрийнхөө хувьд бол нэг тийм одоо юмны л мацаг барих гээд байгаа аахгүй юу гэхгүй. Сормос хийлгэхтлээ зүгээр ингээ нүрээ будаал явж ий гэж бодоод байгаа аахгүй юу. Жохон дулаан орохтой зэрэгцээ жохон ингээ өнгө орё гэж бодоод байгаа аахгүй юу. Гой хумсаа будуулаад сормосоо хийлгээд үсээ бас гой янзлуулаад үсээ бас юу н будмаар л энэ. Гэхдээ ингээ нөгөө нэг жин ихтэй үедээ би ингээд яг үсээ будахаар бүр ингээд нэг амар санаа харагддаг байхгүй нэг яг л нэг нэмэх бүр ингээд 40 50 гарсан юм шиг санагдаад. Уг нь л би чинь залхуу шүү дээ 20 идэх нэстэй. Тэгээд намайг ингээд бүр ямар амар таргалсныг та бүхэн харж байгаа хаа энэ камер дээр. Тэгээд би яг 3 сартай зэрэгцээд юу н амар гоё glow up хиймээр байгаа хгүй. Тэгээд тэр хүртэл бол зүгээр байгаадаа ишиг тэгэл стресстгүй л зүгээр за чи гоё олно шүү дээ чи гоё охин болно. Өөртөө итэг би ингэж байж байгаа хгүй. Тэгээд 2 3 сар хүртэл зүгээр ингээл нүдэ анил байгаад тасан зөхцөл. Тамийн гол нь би бол 2 сар дотор нэг шүйтлээ бүр ингээл 20 30 кг хасна гэж байхгүй шүү дээ. Ажил амарснаас хойш хэдэн килограмм нэмсэн мэдгүй. Ямар ч байсан би бол яг цэвэр 10 кг нэмсэн байгаа. Тэгээд би ч одоо тэр 10 кг нэмхээс өмнө ахад 10 кг хасах тийм зорилготой байсан юм баггүй. Тэгсэн чинь нэмээд 10 кг нэмсэн. Одоо ингээд надад 20 кг хасах зорилго байгаа байхгүй юм. Яг өөртөө итгэж байна. Би өөрийнхөө эрх зурны төлөө ер нь залуу насныхаа төлөө 27 насныхаа төлөө би турна. Би тэгтээ өөрөө камер тарахаар бүр ингээд зочоод байна. Арай л амар таргалчих. Oh my god. Oh my god. За баяртай. Өөрийгөө харахаас буруу байна. Яа, энэ даахгүй нохоо булуу хуурана гихчээр. За тэгээд нөгөө нэг дээрээс хойш яриадээс амтай самхаарууга finally би орч чадлаа. Би нэг таргалснаас олоо жоох юм өргөж чадахгүй алхаж чадахгүй бүр ингээд амар муухай юм. За тэгэд өмнө нь би яг ингээд 82-оос турж эхэлсэн гэдэг өмнө миний бүр дээр үе бичлэгүүдийг харах юм бол би 82 кг-аас тураад би 63 болсон байхгүй юу? Дунд нь ингээд завсар аваад ингээд бүр амар ирчтэй хүчтэй те айгу гоё аз жаргалтайгаар турж исэн бол Монголд ирснээс хойш хүнд хинтэй л уулзсан хоол идэн ээж авдаа эрхэлж би ингээд одоо нөө бичлэгэнд орохгүй байгаа ч гэсэн 7 хоногийн бараг 2 3 өдөрт нь ээж аавынд очиод орой ингээд амар хоол идэлэл сая шинэ жилийн баяр маяр гэл заваарт л идэл те ингээд нэг юм манай ажилчин болохоор ер нь жоох ёо бүр амьсгаатай юм шүү. Тэгэхгүй ингээл суугаал байнга ялхаагаал ямар ч хөдөлгөөнгүй тэгээд хоолноос хоолны хооронд ингээл ламттай шимттэй чихэр бичээн. Тэг хүүхдүүд амар их чихэр бичээн ингээ зөөгөл одоо харж байгаа бол тэг ингээ одоо багштай нэг ширхэгч чихэр битгий өгөөр гоё чинь. Би бол одоо ингээд officially бүр ингээ аль биесээр өөрийгөө би ингээд жинхэнэ 2025 онд бүр өөрийгөө юм ярзгар биетэй байхыг хүсэж байгаа хгүй. Тэгтээ fit meet болоод ална гэж байгаа юм ш. Зүгээр ингээд нэг удаа ч гэсэн юм хорчгор харагдаж үзмээр байгаа хгүй юу дөрөвнөөс. Тэг яг одоо миний байгаа цэвэржин бол ингээд 73 400 болцсон байгаа хгүй юу. Тэг би 63 хүртлээр турчаад тэгээд Монголд ирээд үргэлжлүүлээд турч чадалгүйгээр буцаад ингээд нэмсээр хагаад нэг мэдсэн чинь 73 кг болчих. Миний надад одоо ингээд таардаг хувцас байхаа болчих. Тэг ингээд би ер нь хэлжсэн тийм өмнө би юм цээж томтой тэгээд таргалангууд ингээд цээж маань буцаад ингээд амар таргалаад ирдэг. Тэгээд энэ ингээд авгаан махын нуруу муруу ингээд харж байна. Oh my god ёо нөө битгий харуулж. Яа би бүр тэгтээ арай л амар таргалчихжээ. Oh my god энэ
Хуруу муруу маань. Тэг би өөрөө шийтгэж байгаа байхгүй. Энэ сормоос хийлэхгүй байгаа. Хумсаа ингээд будуулахгүй бүгдийн урангуут нь ингээд шууд хайчилж аваад байгаа байхгүй. Тэгээд ер нь өөрөө шийтгэж байгаа энэ хүсэж гисэн будахгүй байгаа. Тэгээд чи зүгээр энэ хиймэл юмд анхаарч ахаар өөрийнхөө биеийг эхлээд тэ жоохон зэгцлээд янзлаад ингээд хүн харахад жингийн илээдэлгүй болоо тоо гэдэг өөртөө зориг тавьсан. Тэгээд тэрэндээ хүрэх гээд одоо жихнээсээ бүр өөртөө зөндөө удаа ярилцсны эцэст одоо би шийдвэр гаргацсан байна. Тэгээд миний дотоод хүн ч ихсэн сэрчгсэн. Тэгээ яагаад ингэж аав гэхэлэр сүүлийн үед миний бүх юм ингээд амар төвхтэй болоод энэ гэрээ ажил хийхдээ ч гэсэн ядраал ингээл ерөөсөө юу ч хийсэн төвшөөгөл оройч гоё унтаж идэггүй өглөөч гоё сэрж идэггүй ингээд энэ бол цэвэр юутай холбоотой хэр тархалт тэгээд ходоодын хоолыг шингэж амжааг байтал ардаас нь ингээл хүсруулаад идээлтэй ингээд бүр нөгөө ходоод сунна гэж байдсан шүү дээ. Миний ходоод ингээд сундагаараа сунаад бүр аль хэзээний бүр тэнгис талаа шиг болцоо. Зүгээр л ингээд хорвоогийн бүх хогийг ингээд жихэд байж ах санаатай бүр тийм болцоо. Амтад цамхаагаа ороод ингээд даахгүй ингээд булуунуудаа цөглүүлээд ирлээ. Гэхдээ би одоо энийг даахаас үр аргагүй өөрийнхөө төлөө би тэмцгээс үр аргагүй. Одоо би тэмцэн. Надад урам зориг хайрлаарай. Бол бисаа 9 хоног амарч байгаа үедээ бүр өөрийгөө алаад өгөх юм болов гэсэн чинь зүгээр л унтаж идэж хэвцээр байгаа таарлаа. Одоо би 2 хоног амраад ажил орох чинь. Амархаас өмнө нэг юм хийх гэж байгаа нь гэрээ бүр зад цэвэрлээ. Тэгээд дээрэс нь хоол унд бүх юмаа гоё ингээд бүгдээ ингээд хөрөх чинь өөрийнхөө эргэн тойронд ямар ч юм байхгүй болгоод бүр яг л галзуу хүн шиг одоо ингээд өөрийнхөө эрүүл мэндтэй жингийн илүүдэлтэй анхаарыг гэж шийдлээ. Тэгээд өмнө нь ингээд турн морн гэж олон юм ярьж бичлэг хийчихэд одоо би ингээд ийм царайтай зөксөж байгаа одоо үнэхээр хэвчэж байна. Намайг үнэхээр уучлаарай. Гэтэ хүнд үргэлж боломж байдаг тий. Би одоо энэ миний анхны эхлэл биш тийм үү 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь эхлэл учраас би туршлагатай үзнэ. Яавал би илүү жин хастгаа ямар үедээ яаж сэтгэлийн өрөөхөө мэдж байгаа учраас илүү би туршлагатай эрчтэй хүчтэй байх болно. Тийм болохоор надад итгээрэй. Энэ удаад би ингээд өөрийгөө албаар бүр ингэж паблик хуруугаа зөгчлөө хитрхи хэрч хүчтэй бай. Тэгээ би ингээд паблик ингээд бүх ингээд өөрөө бүр энэ суул талуудаа бүгдийг би дэлгэж байгаа байхгүй юу. Тэгэхгүй л би амар фейк байгаад байгаа байхгүй ойрын үед ингээл нэг ингээд миний инстаграм руу орвол намайг юм бүдүү охин гэж ингээд мэдхээргүй заяа. Тэг ингээд ер нь л ингээд амар фейк байгаад тэгэл одоо буцаал нөгөө хамгийн том сайттай хувцснуудаа хайгаал энгийн өмсдөгөөс хувцснууд маань бүгдээрээ таархаа болол хідэн талаас махмаа цухуугаал ингээд амар төвхтэй болоод эхэлж байгаа болохоор одоо нэг сухантай амьдрий тий олон юм ярихгүй зүгээр л харуулна. Урал будаа сахараа ерөнхийдөө хасъя. Тэгээд илүү их хөдөлгөөнтэй бай. Оройн цагаар хоол идэхэ болил гэдэг ийм л төлөвлөгөө байна. За эхний ээлжинд би одоо махнуудаа бэлдэж тавина. Энэ бол миний махнууд биш ээ. Манай ээж аавын идснээс надад ирсэн. Надад ч ирээг байх уу. Манай ээж аав хөргөч хөлдөөгчөнд нь магтахгүй ингээд танаад ингээд байлгаа гэд өгсөн. Гэтэ эндээс нь би бол ингээд идэж болно л доо. За тэгээд энэ махаа гаргаж ирээд гисгэж агаад хоолны мах болгож хэрчэн. Тэгээд энэ цээж мах авлуу гуй авлуу энэ гуй юм шүү дээ. За энийг бас гисгэж агаад хоолны мах болгож бэлдэж тавина. За тэгэнгүүтээ миний юу авсныг харцгаая бүгдээрээ. Йой. За энэ нөгөө орой олцсон болохоор гэрэл жоохон муу байгаа. Гэтэ яг уу. Йоо дээрээс бүтэн харагдаад байна. За ямар ч байсан ингээд ийм том их салаадны навч авсан. Одоо энийг гэрчиж янз бүрий нөгөө шүлтэй хоолны далайн байцаа мёг. Тэгээ би юм далайн байцаатай шүлэн туртай болохоор хөвчлийн өрн далайн байцаатай шүл хийж идэг гэж бодсон. Тэгэхээр ястыг авсан. Энэ үед хаа нэг битүү чанагч гэх нэг үлээ тосгол шаргач маргачнда хаяа нэг хуураг хаяа нэг шүл хийж идэг гэсэн бодлоор авсан. Нэг юм мөг салаадны дрессинг авсан. Надад болохоор арай өөр нь байгаа. Тэгээ энийг бас аваад ерөнхийдөө салаадаас төлөх өдөрт хийж идэг гэсэн бодлоо болохоор ийм дрессинг авсан. Энэ амтан гоё бол би та нарт гоё санал болгоно. За энэ ямар ч байсан амталж үзчихэд гоё муухайг нь хэлээ. Тийм байцаа авсан. Мэдээж брокколи яаж тутах вэ? Брокколигаа авсан. Хаяа нэг гоё амттай хол идмэр санагцсан үедээ хийж авсан. Энэ бол помидор. Шинжүү авсан. 3 өнгөөс нь мэдээж бөөрнхий байцаа авсан. Байцаатай хуурга байцаатай шүл бол үнэхээр гоё. Бор мөөг авсан. Бор мөөг бол бас гоё бие дуртай. Бүрцээ. Сармас авсан. Бас энэ ногоон хулуу авсан. Хаш авсан. Алим авсан. Хонгон авсан. Тэгээ энийг харсан чи одоо миний дургу өрчлээ. Би энийг идэх гэж авсан байхгүй. Энийг идэхгүй. Манай аав ээж дуртай. Аав ээж та авчиж өгье гэж бодлоо. Энийг хаслаа. Энэ штэ. Энэ бас сахар. Энийг идэхгүй. Иш зүгрэнг тавьчих. Би өөр хүнд өгнө амлж байна. Би идэхгүй заяа. За тэгээд ингээд болсон миний ногоо. Тэгээ сая бол
би бол хангалттай их юм авсан гэж бодож чинь ийм их юм авсан хүмүүсээ харагдаж байна уу. За тэгээ энэ болохоор нийт төлбөр нь болохоор хэд болсон бэ гэхээр 90,300 болсон. Гайг байгааз 90,000-ад ийм их ногоо авсан гэж бодохоор энэ бол миний барах цагаар би өөрөө сайн идэж чадах юм бол 14 хоног баг идчихнэ гэж бодож байна. Тэгэд харуулъя. За тэгэл нөгөө мах аваагүй болохоор ер нь жоохон ногоо цагаа амтад цамхаг дээр хямдхан байдаг. Тэгээд одоо иймэрхүү юмнууд байна. Тэг би ингээ хөргөчөө бас ер нь судалсан байгаа. Сая хөргөчнөөс илүү дутуу гурлан бүтээгдэхүүн бүх юмнуудаа дуусгацсан. Одоо энийг идэхгүй энэ ийш явуулах. Тэгээ энэ иймэрхүү юмнуудыг жоох ийш болгоод. Тэгээ энийг бол яг идэж болж ийн өнөөдөрт идэхгүй бол маргааш өглөө жоох норно. За энэ бол зүгийн бал өглөөд би бас зүгийн балтай зүгийн балнаас сахар авнаа гэж бодож байна. Өглөө зүгийн балтай ус уугаад байгаа. Сайн ч юм уу муу ч юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан зүгийн балтай ус уухаар гайгүй юм шиг санагдаад байгаа. Тэг энэ болохоор лалаа энэ өглөө би хийсэн одоо энэ гуралтай шүл байгаа маа. Одоо энийг одоо яамаар ч юм дээ. Хаяхад тайраа мэдхдээ идэхгүй л дээ. За тэг энэ дотор нэг юм гурлан бүтээгдэхүүнүүд байсан бүгдийг би гаргаа хийцэн. Уу гаргаа хийцэн шудлаа ярьчих хөө хоол хийгээд идсэн. Энэ миний одоо хайн энэ манай хөргөчнөөс гар. За тэгээ өөр юм байхгүй. Энд оор юу байгаа? Энэ зүгээр цай. За тэгэл өөр элдв бусын юм байхгүй. Тэг угаасаа одоо ингээд илүү дутуу идэл байх ч юм байхгүй болсон. Энэ нөгөө түрүүний салат дрессинг байхгүй. Энэ бол гоё юмтай. Энийгээ дуустал нийтчээ дахиад өөрийг авна гэж бодож байна. За тэгээд одоо эхлэгч юм да ингээ хаа сайгуул тол байх юм да. Ямар ч хэцүү юм. За тэгээ би энэ нөгөө хөшгөө солих. Яа тэгээ энд хийж чадахгүй энэ хардаа бүр ингээ замын ингээ солиод уг нэг зам руу орох хэрэгтэй байхгүй. Хоёр зам руу оруулж моруулсан гэд юу ч хийж чадахгүй бүр байж байгаа юм. Би өөртөө бүр ингээ сая 1-2 хоног амар анализ хийсэн. Тэгээ манай гэр ингээ бүр дэлбэрсэн байгаа. Бүр ингээ аимшиг энэ доогоороо ингээ бүр хүлэн тас час гэд уураад хог новшулсан ингээд хэдэн хоног гар зугаалжгүй л гарахтаа нэг босч ирж ус цасанд ороод одоо ийм муухай кофе мофе уухгүй өглөөдөө сайхан американо уувал би өдөр ийм баксим цаксим ууж заваараад байгаа хгүй. Тэгээ энийг болно доо. За тийм ингээ хуучин авсан хөшгөө ингээ ваа тавьсан байгаа сайхан. Тэгээд энэ курчгээ өөрөө хим цэвэрлэгийн төхөд хитэн дөргөндө таталтаад ингээд өөр угаадсан чи өөдсөд нааш цаашаа болоод бүр гомдмоор юм болсон. Энийг би одоо бас баахан үдэж балбаж янзлна гэж байгаа. За энэ өөдрөө бол харалтгүй бүр ерөөсөө энэ ороол мороол энэ юмнуудын курчиг мөрчний байж байгааг энэ ээж намайг жаазлаад үгүй хэдэн өдрийн өмнө өгсөн бурхан одоо энд ингээ байж байгаа. Маргааш би жаазлаа надад итгэхээрээ би жинхнээс өөртөө энэ эмхтэн хүн юм байж болох гутал мотол хамаг юм ингээ байж байгаа хгүй. Арай л байх шүү хонгорцуулаа чи нэрэ. За тэгээ энэ одоо яг миний унтлахын үр бол бүр за уучлаарай монголчуудаа яг аимшуус нэг галтай шид. Энэ бол одоо ингээ миний үнэн төрх байгаа. Би одоо яг ингээ насан туршдаа зэгцтэй цэвэрхэн амьдран гэж амлаж чадахгүй ч гэсэн ядчил ингээ 2 сар өөрийгөө бүх юм дээр гой мацаг барьж байгаа юм шиг өөртөө хандахыг хүсэж байгаа. За энэ бол миний одоо өөрийнхөө хөрөнгөөр авсан агаар шүүгч байна. Агаар цэвэршүүлэгчтэй эндээ би бол үнэхээр хайртай. За тэгээд одоо энэ би одоо бүгдийн шил толтол цэвэрлэнэ гэж бодож байна. За тэгээд Өөн бол цэвэрлэл ингээд цэвэрлэхээр ингээд боломж надад зөндөө байгаа байхгүй юу. Тэгэл би залхуураал өдөр шөнөгөө хөвтөж ингээд унтаж идэж унгаж хөвцээр байтал бүр өөрийгөө ч алдчихлаа. Одоо нэрээ тийм хайр байхгүй. Монголчуудаа би амлаж байна. Та бүхэн миний давхар ирүүг харж байна уу? Юу гэсэн үг вэ? Тэгэд бичлэгээ хийгээд алаад өгье гэсэн чинь камер нийцсэнийг дуусч байна. Тэгээд ямар ч гэсэн энэ хүртэл миний муухай төрхтэй танилцсан та бүхэнд баярлалаа. Тэгээд үргэлж дараагийн бичлэгээр би сайжирч байгаа гой гэрээ гой цэвэрлснээ яг харуулъя заяа. Энэ хүртэл бичлэгийн маань үзэнд баярлалаа. Хүн удахгүй өөрийнхөө турж байгаа те эмх цэгцтэй байгаа гой төлөвшөж байгаа бясалгаж байгаа тэр бичлэгнүүдтэйгээ уулзъя. Тэгээд олон жил ярьсан гоё ихч энэ жил би болно.